Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь монгол хэлний хичээл заана. Хүүхдүүдээ та нар гараа сайн угааж хэрээсээ битгий гараарай. Хүүхдүүдээ ялгах их шиг гэж юу билээ? Сайн бодоорой. Өмнөх хичээлээр бид хоолойнгийг ялгах, мөн хэлний үзүүрийн ин ялгах гэж хичээл өгсөн байгаа. Бүгдээрээ хоолойнгээ ба хэлний үзүүрийн ин ялгасан үгнүүдээ уншицгаая. Чарга, арга, цорго, цан, хан. Тэгвэл өнөөдрийн хичээлээр бид оноос нь нэрийг ялгах, үйл үгийнхээ ялгах хичээл үзнэ. Оноос нь нэр гэж юу вэ? Оноос нь нэрийг дотор нь ерийн нэр, оноос нь нэр гэж хоёр ангилдаг. Ерийн нэрд дараах жишээгийг багш нь бичсэн байгаа. Уншаарай хүүхдүүдээ. За мөн дараагийн мөрөнд оноос нь нэрэнд үгнүүдийг бичсэн байна. Уншаарай хүүхдүүдээ. За уншсан үгнүүдээ сайн ажиглаж харьцуулж харъя. Сайн байна. За ерийн нэрийн үгсүүдийг бүгдийг жижигээр бичсэн байна. Хүн, багш, хүүхэд, сурагч, гол, хот, улс, аймаг гэд эдгээр үгсүүд маань цөмөөрөө ерөнхийд нь тухайн эмс үзэгдлийг ерөнхийд нь нэрлсэн нэр үгсүүд байна. Харин оноос нь нэрийг гэрэл, баатар гэдэг нь бол хүний нэр, тухайн хүнд нь яг оноож өгсөн нэр байна. Туул гэд гол усны нэр байна. Улаанбаатар хот гэд хотын нэр, Монгол улс гэд улсын нэр, Булган аймаг гэд аймаг улсын нэрийг бас нэрлэж оноож өгсөн нэр байна. Тэгэхээр хүүхдүүдээ мөн энэ оноос нь нэрийг ямар үсгээр бичсэн байна вэ? Том үсгээр эхэлж бичсэн байна. Тийм учраас оноос нь нэрний бичгтээ том үсгээр эхэлж бичдэг байх нэ. Дараах өгүүлбэрээс оноос нь нэрийг ялгацгаая. Гэрлийн дүү, гэрлийн бүхүүл арчив. Хүүхдүүдээ багшаагаа дагаад уншаарай. За эхний гэрлийн гэдэг үгийг сайн хараарай. Бидний үтсэн оноос нь нэр байна. За энэ оноос нь нэрний балархай агшин яасан байна хүүхдүүдээ? Гээгдээгүй байна. Харин дараагийн багшаага ногооноор бичсэн гэрлийн гэдэг үгийг ажиглаарай. Энэ бол бидний үтсэн ерийн нэр байна. Гэрэл чийдэн гэдгийг. За тийм учраас балархай агшин яасан байна? Гээгдэж үтсэн байна. За дараагийн өдрөг хүүхдүүдээ уншаарай. Сайн байна. За эхний цэцгийн гэдэг үгийг цөмөр ажиглая. Хүний нэр учраас мөн оноос нь нэр болдог. Тийм учраас тэгшгээр хэлсэн залгуур залгахад тухайн үгний маань балархай агшиг гэгдээгүй байна. За дараагийн цэцгийн гэдэг үгийг ажиглая. Энэ бол ерийн нэр учраас балархай агшиг нь гэгдэж бичигдсэн байна. Хүүхдүүдээ сайн ажиглаарай. Дараагийн өгүүлбэрийг хүүхдүүдээ сайхан уншаад тэмдэгтээ хичээнгүй сайхан бичээрэй. За бичсэн өгүүлбэрүүдээ хүүхдүүдээ оноос нь нэрний даавар 1 зураад ерийн нэрний даавар 2 зураад тэмдэгтээ сайхан бичээрэй хүүхдүүдээ. Үйл үгийнхээ ялгах. Хонх, хонох. Хүүхдүүдээ эдгээр үгсийг сайн ажиглаарай. Ямар ялгаа байна, ямар утгатай вэ? Их сайн байна. За хонх гэдэг үг маань тэгвэл тойл бичих. Дохой тэмдэгт хэрэглэдэг үгс юм байна. Жишээлх юм хичээлийн хонх, хонхтой байдаг, хонх дуугарах, хонх жингэнэх гэдэг утгаар хэрэглэдэг. Харин хонох гэдэг маань үйл үг юм. Айл тонох, гэртээ хонох,
хээр хонох гэдэг утгаар хэрэглэдэг. За өөр бас ямар ялгаа нөхдөдөө? Хонох гэдэг үгэнд нь балархай шиг байхгүй байна. Харин хонох гэдэг үгэнд нь балархай шиг бичигдсэн байна. За бид нар эдгээр үгстэй битгш хэрэгсэн залгуур залгаж үзье. За эр үгэндээ ийг залгуур залгахад шууд залгаж утсан байна. Хонхыг хонох. Эр үгийг залгалаа. Хонхыг. За энэ тохиолдолд яасан байна нөхдөдөө? Үйл үгийн хийгийн өмнөх балархай гişгийг гээйлгүй шууд залгаж бичихнэ. За дараагийн үгийг ажиглая нөхдөдөө. Шарах. Шарах. За нэг нь нэр үг байна. Нөгөөх нь бас үйл үг байна. За нэр үгийг шарах гэдэг маань шарах сорив гэдгийг утгаар хэрэглэдэг. Нэг үг нь шарах гэдэг маань мөндөг шарах, мах шарах, нар шарах гэдэг утгаар хэрэглэдэг. Тийм үгдүүдээ. За мөн дээрх дүрмээр бичигдсэн байна. За ажиглаад дэвтэртээ сайхан бичээрэй үгдүүдээ. Дараах өгүүлбэрүүдийг уншаад оноос нэрийг ялгасан, үйлт нэрийг ялгасан үгийг түүж дэвтэртээ бичээрэй. Төмрийн оноос нэрийг ялгасан үг болохоор үйл үгийн хээг ялгасан. Сандаг оноос нэр гарахтаа үйл үгийн хээг ялгасан. Сурхаар үйл үгийн хээг ялгасан үг. Өвөр хангай оноос нэр орхны оноос нэрийг ялгасан үг байна. Та нарын бичсэн үг багшийн бичсэндээ дагсан гэдэгт итгэж байна. Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа.